За 56. Квадратын талыг 50%-аар ихсгэхэд периметр болон талбай хэрхэн өөрчлөгдөх вэ? За тэгэхээр тэд дахин ихсэн, тэд дахин багассан, эсвэл тэдэн хувиар ихсэж багассан гэдэг өөрчлөлтийг хэлэх гэж байгаа учраас квадратын тал заавал x-ээр тэмдэглэгдэх албагүй дурын тоо ашиглаад энэ бодлогыг бодож болно гэсэн үг. За тэгэхээр юу гэж хэлэх вэ гэхээр квадратын талыгаа анх 10 см урттай байсан гэд үзчих. Тийм ээ. За тэгвэл квадратын талыг 50%-аар ихсгэхлээр энэ тоог 50%-аар ихсгэнэ гэдэг чинь тийм ээ. Анх байсан квадратын тал бол мэдээж 100% байж тараа штэ тийм үү? 100% байсан тэгвэл 50%-аар ихсгэхээр 150% болох ёстой. 150% болох ёстой. Тэгвэл 10 гэдэг тооны 150%-ыг олъё. 10 гэдэг тооны 150%-ыг олохын тулд 150%-ийг 10-ын бутаргаа руу шилжүүлвэл 1.5. Тэгвэл 10 гэдэг тооны 150%-ыг олохын тулд 10-ыг 1.5-аар үржүүллээ хэд вэ? 15. Тэгвэл нэг тал нь 15. Тийм ээ 50%-аар ихсгэлээ 15 болно гэсэн. За тэгвэл квадратын тал нь 10 байсан бол 50%-аар ихсгээд 15 болчлоо. Тэгвэл талбай периметр хэрхэн өөрчлөгдөх вэ гэж. За анх талбай болохоор 10-ыг үржих нь 10 буюу 100 байсан. Гэтэл одоо талбай нь хэд болсон бэ гэхээр 15-ыг үржих нь 15 буюу 225 болсон. Тэгэхээр анх байсан талбай бол мэдээж 100% байх ёстой. Тэгвэл шинээр үүсэж байгаа талбай нь хэдэн вэ гэдгийг бид нар олох гээд байна гэсэн үг шүү дээ. Энэ хэдэн вэ юм бэ гэдгийг олох гээд. Тэгэхээр 100% юм бол 125 хэдэн вэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би нөгөө нэг албаар 10 гэж авч байгаа шалтгаан нь 10-ыг 10-д үржүүлээд 100. Тэгээ 100% гэд харахад илүү хэлбэр байгаа тийм ээ. 100%-тай тэнцүү юм бол 125 нь хэдэн хувьтай тэнцүү юм гэхээр энэ бол 125%-тай тэнцүү байх нэ. 125%-тай. Тэгвэл хэрхэн өөрчлөгдсөн байна уу гэхээр талбай нь 225%-аас 100%-ийг хаслаа. 125%-аар ихссэн байна. Ихссэн. Тийм ээ? Талбай ийм хувиар ихссэн. Талбай. За талбай ийм хувиар ихссэн. За одоо тэгвэл периметрийг харъя. За анх периметр. Анх периметр ямар байсан бэ гэхээр периметрийг олохдоо бүх талуудыг нэмдэг. 10 дээр нэмэх нь 10, нэмэх нь 10, нэмэх нь 10 гэдэг чинь юу гэсэн үг гэхээр 4-ийг үржих нь 10 буюу 40 байсан. Анх квадратын периметр 40 байсан. За тэгвэл одоо нэг талыг нь ихсгэснээс болоод үүссэн квадратын периметр юу болох юм бэ гэхээр 15-ыг үржих нь 4 буюу 60 болсон. Тийм ээ? Тэгэхээр анх квадратын периметр нь мэдээж яах нь 100% гэж утсан тийм үү? Анх байсан периметр учраас энэ 100%. Тэгвэл энэ хэдэн вэ юм бэ гэдэг бодлого бодох гээд шүү дээ. Тэгэхээр бид нар юу гэх юм гэхээр 40 нь 100% юм бол 60 нь хэдэн вэ? За тэгэхээр мэдэгдэж байгаа хос тоогоо үржүүлнэ гэдэг чинь эсрэг тоогоо үржүүлнэ гэдэг чинь 60-ыг 100-аар үржүүлээд олох гэж байгаа тооныхоо эсрэг тоон хуваах ёстой, 40 хуваах ёстой. За 6-аг 100-аар үржүүлэхээр 600. 600-г 4 хуваалаа. 150. Тийм үү? Тэгэхээр 150%. Энэ нь бол 150% байх нэ. Өөрөөр хэлбэл периметр анх яах нь 40 байсан. Энэ 100% гэж үзэх юм бол 40 байж байгаа 60 болсон гэдэг чинь 150% болчих. Өөрөөр хэлбэл хэдэн хувиар ихссэн бэ нүг гэхээр 50%-аар ихссэн шүү дээ. 150-аас 100 хаслаа. 50%-аар ихссэн байна. Ихссэн байна. За эсвэл 60-га 40 хуваагаад 1.5 дахин ихссэн гэж бас хэлж болно.
Тийм ээ. 225-ыгаа 100 хуваалаа 225 дахин ихсэн гэж бас хэлж болно. За, периметр бол ийм хувиар ихссэн юм байна. Талбай нь 125 хувиар ихссэн байх нь. Энэ бол периметр нь тийм үү? 50 хувиар ихссэн. За, дараагийн бодлогыг харъя. %50 давсны 12 литр уус мал дээр гинэ. За, хоёр аргаар бодё агшин. За, эхний өмнө тайлбарсан арга буюу 50% давсны өөрөөр хэлбэл 50% нь давс байдаг гэсэн үг тийм үү? 50% давс байдаг 12 литр уус мал дээр хэдэн хувийн гэдэг мэддэхгүй. X хувийн давсны 8 литр уус малыг хийвэл ийм 8 литр уус мал хийвэл 30% уус мал бий болох вэ гэж байгаа. Тэгэхээр 12 литр уус мал дээр 8 литр уус малыг нэмэхээр 20 литр уус мал болно. За тэгвэл 12-ыг 50-аар өргөжүүлдэг тийм ээ. Нийт массыг нь энийх нь давсных нийслэх хувиар өргөжүүлнэ. 12-ыг үржих нь 50, нэмдэг нь 8-ыг үржих нь x тэнцүү 20-ыг үржих нь 30. Нийт массыг нь давсны нийслэх хувиар нь өргөжүүлчихнэ. Дахиад нийт массыг давсны нийслэх хувиар, нийт массыг давсны нийслэх хувиар өргөжүүлнэ. За, ууг нь бол яах нь гэхээр давсны нийслэх хувиар өргөжүүлээ 100 хуваах ёстой. Тэгэх юм бол яг энэ дотор байгаа давсны хэмжээ. Дахиад энд 100 хуваах ёстой. Тэнгүүд энд байгаа давсны хэмжээ. Дахиад энийг энд өргөжүүлээ 100 хуваах ёстой. Тэнгүүд энд байгаа давсны хэмжээ. Тэрийн хоёрын давсны нийлбэр бол энэний давстай тэнцэх ёстой байхгүй юу? Тэр бүгдэн дээр нь хуваахан 100 байгаа учраас тэр 100-г бичсэн бичээгүй манай тэгштэлийн үед яах нь ямар ч ялгаа байдаггүй учраас 100 хуваах үйлдэлийг нь орхицсон гэсэн үг багш нь. За тэгэхээр одоо энийг цааш нь бодъё. Энийг энд өргөжүүлэхээр 600 нэмэх нь 8 хэрчим тэнцүү 600.